Зууны мэдээ сонин улс төр хөшигний ард буландаа тээврийн товчоог даргооноос нүүлгсэн нь зөв нийтлэлийг хүргэж байна. Хот баруун зүүн хоёр талдаа хуучнаар бол тээврийн товчоо одоогийнхоор автовокзалтай. Албан ёсоор баруун аймагуудынхыг сонгон хайрхан зорчигч үйлчилгээний төв, зүүн аймагуудынхыг Баянзүрх зорчигч үйлчилгээний төв гэж нэрлэдэг. Яаж байгаад ч юм сонгон хайрхныг даргоон дээр, Баянзүрхийнхнийг Тэнгэр плаза дээр байрлаад хэдэн жил болжээ. Тэгвэл эрх бүхий байгууллагаас хэдэн хоногийн өмнө сонгон хайрхны автовокзалыг цааш нь нүүлгэжээ. Гэтэл бөөн хил ам сайдыг нь барьж аваад л нүдээд байна. Зарим мэдээллээс харвал номин компани агуулах руу оччихсон юмдгүү да. Энэ нь хэсэг хүнд таалагдахгүй элдв хардлага төрүүлээд байгаа бол тээврийн товчоог улам цаашлуулад нүүлгэж болно шүү дээ. Яг үнэндээ энэ шийдвэр нийтийн эрх ашигт нийцсэн байдаг. Өөрөөр хэлбэл нийтээрээ толгоогоо өвтгөөд шийдэж чадахгүй байгаа хотын төвжирлийн тодорхой хувь нь эдгээр тээврийн товчоодын ачааллаас үүдэлтэй байв. Тэгээд ч сонгон хайрхан дүүргийнхэн сууц өмчлөгчдийн хороонд даргооноос энэ тээврийн товчоог нүүлгээд өгөөч гэдэг хүсэлтийг цагдаагийн ерөнхий газар, тээврийн цагдаагийн алба зэрэг төрийн байгууллагуудад олон жилийн өмнөөс тавьсаар иржээ. Учир нь даргоон дээр тээврийн товчоо ажилласнаар ханы материал, 21-р хороолол, Баян хушуу, баруун салаа, зүүн салаа, таван шар, хар хорин орчим онцгой их төвжирэлтэй байдаг байсан. Харин тээврийн товчоо нүүснээс хойш төвжирэл багассан байгаа юм. Даргооных нь даацч баруун аймагуудын зорчигч тээврийг багтаахад хэцүү болоод байв. Тэр утгаараа энэ маш зөв шийдвэр болсон. Тэгэхээр цаашид зүүн тээврийн товчоогч гэсэн Тэнгэр плазагаас цааш нь нүүлгэх шаардлагатай. Тэнд 5 жил болсон байна. Энэ хооронд бас л амгалан офицеруудын ордон гээд төвжирлийн голомт бий болгосон. Ер нь бол нэгэнд хийж чадна гэд албан тушаалыг нь аваад дарах сайд болсон бол нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг зоригтой гаргаж байх хэрэгтэй юм. Нийгмийн сүлжээнд нүдлээгээд толгоогоо бариад зүхтаад байвал урагшлах ажил энэ улсад байхгүй болно. Тэгээд ч шийдвэр буруу бол цаг хугацаа, хууль 2 хизээ нэгэн цагт шүүчихнэ. Хууль хяналтынхан ч гэж байна. Түр нүдтэй, чихтэй харж л байгаа бүгдийг.